Энэ бол Юан гүрний язгууртнуудын дэл 13-аас 14-р зууны үед язгууртнууд пайс, хоргой, алтан утсаар энэхүү дээл хийж өмсдөг байжээ. Энэ хосгүй олдурыг Хинтээ аймгийн Хэрлэн Баян улаан сумын Бухан хошуунаас олсон гэдэг. Харин энэ харагдж байгаа бол Юан гүрнийхний дайн байлдаанд ашигладаг байсан язгууртны ном. Хөвч хадгалсан ном гэдэг утгаараа энэ олдуур нь дэлхийн археологийн түүхэнд ховорт тооцогддог байна. Энэ мэтчлэн Хувлаа хааны Юан гүрний үеийн зэр зэвсэг, эдлэл хэрэгсэл, өмсгөл, дайн байлдааны онцлогийг харуулсан ховор олдвороос бүрдэх Хувлаа Сэцэн хааны өв үзэсгэлэн өнөөдөр үндэсний төм үзээд нээлттэй ээж байна. Нээлттэй арга хэмжээнд боловсрал соёл шинжлэх ухааны сайд Ган Төмөр оролцсон юм а. Хувлаа Сэцэн хааны өв үзэсгэлэнгээр Юан улсын судар, мянганы ноёдын тамга, Юан улсын цаасан мөнгө, язгууртны дээл, хувцас, оёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, архин гу хуйг, Хувлаа хааны ав, уран зураг зэрэг Монголын Юан улсын түүх, соёл, урлаг шашныг бүрнээ илтгэн харуулах 300 орчим ховор нандин үзмрийг дэлгэн үзүүлж байгаагийн дотор судалгааны эргэлтэнд орж амжаагүй археологийн олбор хэрэглэгдэхүүнийг анх удаа та бүхэндээ төлөвлөж байна. Нээлттэй арга хэмжээний бас нэгэн чимэг нь Юан гүрний үеийн ордны хөгжмийг их хуваар нисэргэн засварлаж хурсан олонд толилуулсан явдал байв. Энэхүү ордны хөгжмийг хөгжим урлаач байгальж яваар сэргэн засварлуулж олонд толилнуулсан нь энэ юм а. Ятгийг одоо сэргэн хийж урлах одоо ийм сайхан хувь зашааныг олгож өгсөн Сорвонзон бол багштай их баярлж байна. Ингээд өнөөдөр энэ нээлтийн ажиллагаанд орж байгаадаа маш их баярлж байна. Хойштой хөгжим маань одоо Монгол орон даяар болон дэлхийн даяар дуурсагдах баха. Одоо манай соёл урлагийн их сургуулийн одоо уран бүтээлчид болон олон үе үеийн чанар энэ ятгуудыг хөгжүүлж цэцгэлүүлэх баха. Энэхүү Хувлаа хааны үндэсний 800 жилийн ойн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд 12 дугаар сар хүртэл Хувлаа хааны ойн арга хэмжээ цуурлаар үргэлжилнэ. Энэ хүрээнд Хувлаа Сэцэн хаан үзэсгэлэн, Хувлаа Сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг номын нээлт, маркны үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал, 261 найрал хөгжмийн тоглолт зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.